Хүмүүс ихтэй хойр амглан айлтгын Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. Би өнөөдөр нэвтрүүлэгтээ байгаль орчин ногоо хөгжил аялал жуулчлалын сайд намдгийн Батцэргийг урьж оролцуулж байна. Тэр бит хоёр бол би 4 жилийн өмнө ярилцсан байна гэдсэн 2 жилийн өмнө бас нэг ярилцсан байна. Нийтдээ бол цаг үе үзэл бодол нэвтрүүлгээр одоо 3 дахь удаа орж байгаа хүн юм байна. 4 жилийн өмнө ярьсан нэвтрүүлэг маань яг үдээд яг одоо 4 сарын сүүл байгаа байхгүй сонгуулийн өмнөх яг энэ үед юм байлээ. Тэгэхээр би тэнд таны ярьж байсан юмыг эргэж тэр сэдвээр ярих асуудлаа жоохон нэвтрүүлгийнхаа төгсгөл рүү олъё гэж бодож байна. Одоо бол би таны илүү сайд энэ том салбарыг тэргүүлж ажиллаж байгаа сайдын хувьд асуух олон асуулт байна гэж бодож байна. Тэгэхээр бид нар бол одоо өнөөдөр байгаль орчин ногоон хөгжлийн талаар их л олон юм ярьж байна. Олон улсын олон конвенцийн тухай ярьж байна. Олон үйл явдлуудад нэгдэн орж байгаагаа ч ярьж байна. Тэгэхдээ байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын гэдэг яам байна да. Тэрийг ногоон хөгжил гэдэг ердөө нэг жил гаруй байна 2 жилийн өмнө л ногоон хөгжил гэдэг үг нэмэгдлээ штэ. Тэгэд би эндээс л яриагаа эхлэхсэн. Ногоон хөгжил гэдэг бид нар юу яаж ойлгож байгаа? Та бүхэн бодлогын яамны хувьд яаж ойлгуулж байгаа? Маш чухал зүйл. Ерөн зүгээр давчгаа хэлэх юм бол өнгөрсөн оны 9 сард Нэгдсэн үндэсний байгууллагын одоо 70-р ассамблеягаас хүндрэлтний ойрын 15 жилийн алсын харааг одоо батлан гаргасан шүү дээ. За тэрний өмнө мэдээж эрэг бас нэлээ одоо 5 жил баг гаруй жилч гэдэг юм уу. Ер нь ойрын ирээдүйн хүндрэлтний хөгжил хаашаа явж байгаа юм бэ гэдгийг ярьсан. Тэгээ яг тэр үед л одоо бор эдийн засаг, ногоо эдийн засаг гэдэг өөрөөр хэлбэл аль болохоор түүхийн нүүрс шатааж эрчим хүчийн гаргадаг юмыг одоо багасхыг цөөлье. Аль болохоор одоо технологийн дэвшлиг авчирсан тийм одоо эрчим хүчний их үүсвэртэй болъё. Нарны, цахилгааны гэл сэргээгдэх эрчим хүч байна, усны, бусад эсвэл одоо нүүрсээс гаргадаг бол нүүрсээ шингэрүүлсэн, хийжүүлсэн байдалтай байна. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь хүндрэлтний өмнө зогсож байгаа нэг том юм бол бид нар бол хөгжлийн төлөө явахдаа дандаа байгалийн нөөцөө дайчлах замаар их олон жил явсан байна. Усаа одоо бусад байгалийн нөөцөд юу л ордог тэр болгоныг тэгээ эргээд харсан чинь энэ бол өөрөө хязгаартай зүйл. Заавал хэмнэлтийн бодлого явуулахгүйгээр хүндрэлтний хойч ирээдүй яаж амьдрах юм бэ гэдэг асуудал өөрөө их маш том асуудал болонд уран гарч ирж байгаа. Чухам энэс үүдээд ногоо хөгжил гэдгийг ард бол хэмнэлттэй байх тухай асуудыг л ойлгож байгаа. Та жишээлбэл дулаан хэрглэж байгаа бол дулаанаа яаж хэмнэлттэй байх юм? Байшингийн ханчин дулаан алдахгүй байх ямар технологи та хэрглэж нэвтрүүлж болох юм? Та ус ашиглаж байгаа бол усаа яаж хэмнэлттэй хэрэглэх юм? Бүр энгийн жишээ хэлэхэд та шүд угаахдаа хэдэн литр усаар угаадаг юм бэ? Аль болохоор бага усаар угаагаач те бололцоо байгаа шүү дээ тийм ээ. Одоо ингээд шүдээ угааж явахдаа кранны ус гоож өстой л байх юм бол та ногоо хүмүүжилгүй байна л гэсэн. Бүр энгийн чинь хэлбэл. За ингээд томоор нь хэлэх юм бол сая эрчим хүчний хэмнэлтийн бодлого, бүх чиглэлийн байгалийн нөөцийн хэмнэлтийн бодлого, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн бодлого, энэ болгоны нийлээд орчин үеийн хөгжил бол ногоон байх юм. За ногоон гэдэг нь бол хүний амьдрах таатай орчныг хэвээр нь авч үлдээ, байгаль экологтойгоо ээлтэйгээ бодлого явуулъя, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалсан тийм хөгжлийн бодлогыг ногоон хөгжил гэж хэлдэг. За, сайдын тодорхойлтыг сонсчлаа. Гэвч энэ зүгээр нэг өвөл болоод л хүүтрээд ирэхээр л танаа форчч чинь зайтай биш вэ? Цаа тонхоо дулаасан уу гээ хаалганы чин доогоор салхисгээд байгаа нэг ийм л юм ярьсаар хагаад бид нар яг ногоо хөгжил гэдэг рүү нэг томоор нь бүгднгээр нь магадгүй жижиг юмнаас эхэлж байгаа юм шиг мөртлөөсөө бас яг анхаар төвлөрөхгүй байх гэвэл та зөвшөөрөх үү? Зөвшөөрнө. Ер нь бол хамгийн түрүүнд хийх ёстой юм бол тархиндаа өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа. Оюун санааны хүрээнд өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа. Хүмүүсийн амьдралын дадал, хэвшилд өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа. Бид нар ногоо хөгжлийн үзэл баримтлалаа Монгол Улсын их хурл 2014 онд баталсан. Сая энэ 16 оны 1 сард засгийн газрын хуралдаанаар ногоо хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан, их том төлөвлөгөө гарсан. Энэ төлөвлөгөөгөөр бол орон нутгийн байгууллагууд, бизнесийн байгууллагууд, бүхсдний засгийн газрын одоо байгууллагууд хэнийн юу хариуцаж яаж хийх вэ гэд наривчлан зааж өгсөн байгаа. Тэгэхээр энийг мэдээж хийгээд явна. Хүн хөөж, зардал санхүүжилт яах вэ гэд их олон асуудлуудыг тэнд зааж өгсөн байгаа л да. Гэхдээ энийг хийхин тулд гол манай иргэдийн сэтгэлгээнд өөрчлөлт авчрах. Шийдвэр гаргах төвчний хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт авчрах гэдэргээд их олон ажлууд байгаа. Өөрөөр хэлбэл хөл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад янз бүрийн сургалтууд хийх, тэдний анхаарлыг хандуулад
ногоо хөгжил гэдгийн цаана юу ойлгож яаж хийх гээд байгаа юм бэ? Өөрөө чинь сая хүндсэн шиг зунжинга зүгээр яж байгаа л намар хүйт оронгууд хөөе цонхох гээл ингээд тэгэл дулаан алдалт нь хэвээрээ тийм үү. Тэгэл тэр дулаан алдалт гэдгийн цаана тэр дулааныг үйлдвэрлэж байгаа газар чинь өчнөө нөөрн түүхийн нүрс шатааж байна. Өчнөө нөөрн нүүрсдэгчийн дутуу эслийг агаарч шидэж байна. Тэгэл агарын бохирдол чинь буурдгүү. А гэрийн дулаан бол нүднгийнхээс өөртөө дээвдсэн юм байхгүй. Зүгээр л бид нар хамт хуураг одоо юу гэдэг цонх хаалга дээвэр гээд тэрэндээ шинжил хийж өөрчлөлт хийж наадцах нь одоо шинээр орон сууцны хороолол төлөвлөхөд манай барилгын байгууллагууд ямар материалаар барих юм бэ? Чанар стандартаа яаж хангаж байгаа вэ гэдэг дээр л маш хатуу хяналттай байл стандарт мөрдүүлэл ажиллах тухай асуудал. Тэгэхээр яг та миний дараагийн асуух гэсэн асуулттай холбоотой өгүүлбэр хэлжлээ л дээ. За, бодлогын хувьд дэлхийн нийтийн хэмжээнд ерөөсөө нэг ганцхан дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтч нь нэг л том бодлоготой байхгүй болохгүй гэ. Та одоо сая ойн тухай бид хоёр дахиад ярина. Гэхдээ та тэр ойн өдрөөр бол нам эвслийн удирдлагуудтай уулзаад бүгдээрээ нэг бодлого нэгтэй вэ гэдэг нь шүү дээ. Тэгэд тэрэн шиг за бодлогын яам танаа яам. За тэгвэл тэр стандарт мөрдүүлдэг газар чинь бас нэг засгийн газрын агентлаг байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж байгаа. Энэ бүгд юм чинь энэ ногоон хөгжил, ногоон бодлого энэ юм дээр нэгдэж чадчихна уу? Их л олон юм тустай байгаа. Тэгээ сая тэр ногоон хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөр жишээлх юм бол барилгын материалын чиглэлээр барилгын яам ямар хариуцлага хүлээх үү? За эрчим хүчний одоо салбарын техникийн стандартыг мөрдүүлэхэд тэр яам яаж ажиллах ёстой вэ гэдэг бүр салбар болгоноор ингээд заагаад өгсөн хариуцлагажуулсан. Тэр одоо хариуцлагажуулсан гэж байгаа юмныхаа үр дүн тайлан хэнд хүрэх юм, тэрийг хаана хэлцэх үү гэдэг нэг үрчлэн заасан байгаа л да. Тэгэхээр энэ 16 он бол гарааны жил байна. Энэ ташрамт хэлэхэд бид нар Монгол улс бас доктортой хөгжил 2030 гэсэн ийм бодлогын бичвэрэнтэй батлан гаргасан. Тэн дээр энэ ногоо хөгжлийн асуудал, байгаль орчны асуудал бүхэлдэн том бүлэг болж орсон байгаа. Тэгэхээр энэ одоо бодлогын бичвэрэнд бүгдээр хоорондоо уялдаатай. Тэгээ сая хэлсэнчлэн ингээд сэтгэлгээнд өөрчлөлт оруулахаас аваад зүгээр өдөр тутмын ажил дээр мөрдөөд явах, тодорхой чанар стандартыг хангах гэл олон асуудлууд байгаа л да. Зүгээр ингээд задлаад ярих юм бол өөрөө их удаа хугацааны цаг аваад хийгдэх том уялдаад уйлдахгүйгээс ажил их хоцорч ийн гэж би хараад байна. Уйлдаал явуучвал болчихл юм харагдаад байгаа юм л таа. Тэгээ уйлдуулах ажлыг байгаль орчин ногоо хөгжлийн сайд бас засгийн газрын нэрийн өмнөөс хариуцж байгаа. Яг тэр төлөвлөгөөн дээр тэгж суусан байж байгаа. Мэдээж яриг ерөнхий сайдын хариуцлагын нэг хэсгүүл яхахгүй нь явж байгаа. Аль ч одоо засгийн газар гарч ирээд засгийн газрын байгууллагад ажилласан саяын одоо миний дурдсан хэдэн баримтчгүүл манай одоо засгийн газруудын ойрын 15 жилийн одоо хөдөлбөргүйгээр мөрдөж ажиллах тийм бодлогын бичвэрэнтэй байна. Энийн ч дараад нь одоо засгийн газарт ажилласан энэ чиглэлд бол магадгүй бүхий одоо нийт ажлынхаа хэд ч байдгийг нэг 50% анхаарлыг бол яг энэ рүү л хандуулахаас өөр аргагүй байна. За би түрүүн тэр олон конвенцэд нэгддэг тухай, олон гэрээнд гарын үсэг зурсан тухайд урьдсан самсаргууд урьдаагүй юм. Сая бол та өнгөрсөн оны сүүлээр болсон Парист болсон энэ яг энэ ногоо хөгжил энэний талаарх том хуралцуулаа. Нэгдсэн үндэсний байгууллагын 170 гаруй орн нэгдэж гарын үсэг зурсан энэ Парисын гэрээний асуудлаараас арга хэмжээ та бас оролцоод ирлээ. Ингэснээр Монгол улс энэ бид нар ч одоо нэг сонгуулийн өмнөх ийм айхтар шуугаан дундаа хэр баргийн томоохон мэдээлэл дэлхийн хамтын нийгэмлэгийн дунд бид яаж байгаагаа мэдээлэхээр ээчээд байна гэвэл та зөвшөөрөх л байх л та. Тэгэхээр бид нар энд ингэж нэгдснээрээ бид ямар үүрэг хүлээж байгаа юм? Тийм. За нэгдүгээрт нь өнгөрсөн оны сүүлээр одоо Францын нийслэл Парис агримент гэдэг Парисын гэрээг одоо батлах ийм том үйл явц болсон. Дэлхийн маш олон орны одоо төр засгийн тэргүүнүүд засгийн газрын төлөөлөл очсон. За тэнд миний үе оролцсон Монгол Улсын ерөнхийлөгч очиж үг хэлсэн. Сая энэ 4 сарын 2-нд Парисын хэлэлцээрийг одоо батлах ёслолын ажиллагаа болсон. Парисын хэлэлцээрт гар үсэг зурах. Тэгээ энд бас одоо очиж оролцлоо. Энэ бол Нью-Йоркт болсон. Тэгээ Нүүбийн түүхэнд нэгдсэн үндэсний байгууллагын түүхэнд нэг өдөр 175 улсын төр засгийн тэргүүн, төр засгийн төлөөлөгчд гар үсэг зурсан ийм том хэлэлцээр бол байгаагүй юм байна. Хүүхдийн эрхийн хэлэлцээрт нэгдээ ороход бас их өндөр үзүүлэлттэй байсан гэж байна. Гэхдээ Нүүбийн түүхэнд угаасаа тэгж байгаагүй. Тэг яагаад тэгж байгаа юм бэ гэдэг асуудал босч ирж байгаа. Энэ уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол өөрөө хүндрэлтний өмнө бол маш том сорилт болон тулгарч байна. Энэ агаарт одоо дутуу шилсэн нүрсрэгчийн дутуу эсэлчээ эргээд одоо хүндрэлтний амьдарж байгаа цэнхэр гаригийг эрсдэлд оруулж байна.
За дээрэс нь аваачаад бидний нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжилд бол маш сөрөг үр дагавар авчирж байна. За сөрөг үр дагавар гэж юу хэлж байгаа юм бэ? Зүгээр л одоо цөлжилт маш эрчимтэй явагдаж байна. Тэр цөлжиж байгаа байдал чинь эргээд ядуурл дээр нэрмээс болж байна. Хүний уламжлалт олон жилийн одоо бизнесүүдийг тэр хэв маягаар нь бизнесээ аж ахуйгаа хөтлж эрхэлж болохгүй байдалд орж байна гэдэг. Олон юмыг араасаа дагуулж байгаа учраас эннийхээ учир шалтгааныг олдсон байгаа. Яаж энэс хүндрэлтэн дэлхийн улс орнууд, үндэсний засгийн газрууд нийлж гарах вэ гэдгийг л одоо дундаа гар үсэг зурж тоглоомын дүрмээ тохирж байгаа л гэсэн үг шүү дээ. Олон улсын конвенц чинь. Тэгэхээр гол юм нь болохтой зэрэг хүндрэлтэн ингээд орчин үеийн хөгжилд хүрэх гээд аж үйлдвэртсэн энэндэр хөгжлийг бүтээх гээд явахдаа нөгөө талдаа байгаль орчиндоо их дэлхийд яхаггүй том одоо золиос бий болгоулсан байна. Одоо энийг бид нар ойлголоо, ухамсарлаа. Одоо эндээсээ гарахын тулд аж үйлдвэртсэн өндөр хөгжилтэй орнууд өөрсдөө төрүүлж хариуцлага хүлээе. Жишээлх юм бол ямар хариуцлагын тухай яригдж байгаа вэ гэвэл сая 175 орн гар үсэг зурлаа шүү дээ. Одоо үндэсний парламентууд нь ратификац сойрхон батлна. Сая одоо гар үсэг зурхад 16 орн бүр ратификац сойрхон баталчихад ирсэн байсан. Манай одоо парламент ч гэсэн ойрын үед сойрхон батлна хаа гэж найдаж байна. Засгийн газрын хуралдаанаар хэлцүүлээд энэ одоо 5 сарда багтаагаад улсын хурлд өргөн барина гэсэн ийм байдалтайгаар манай яам бол бэлтгэлээ хангаад ажиллаж байгаа. За 55 орны парламент энэ одоо Парисын хэлэлцээрийг сойрхон баталсны дараа хүчин төгөлдөр олон улсын конвенц болох юм. Тэрнээс хойш аж үйлдвэртсэн өндөр хөгжилтэй орнууд жил болгон 100 миллиард долларын дундын сан байгуулж ажиллаад тэгээд одоо тэргээрээ энэ байгаль экологт одоо бий болж байгаа сөрөг нөлөөллүүдийг багасгах, орчин үеийн хүний амьдралд ээлтэй технологийн зардлыг бууруулах, нутагшуулах, энэ ажил руу одоо санхүүжилт хийх гэх мэтчлэн яг одоо дэлхий дээр бол энэ санхүүгийн оновчтой схем нь яах вэ? Бүс нутгууд яаж ажиллах вэ? Том гөрнүүд одоо хариуцлага хүлээнэ гэдэг нь бүс нутгийн төвшөнд юуг хэлэх үү гэдэг их олон зүйл байна. Манай бүс нутгт бол одоо Хятад улс, Япон, Өмнөд Солонгос улсууд бол энэ дээр их санаачлагтай бас их одоо сонирхолтой хувилбарууд дэвшүүлж оролцож байгаа. Бүгдээр Хятад улсын санаачлагаар явдаг өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа гэдэг бүс нутгуудтай хамтран ажилладаг зүйл байна. Бид нар тэн дээр их төвтэй оролцож байгаа. GCM Joint Credit Mechanism гэсэн одоо Японы засгийн газрын санаачлан, Япон санаачлан одоо 10 хэдэн орн гишүүнээр нь орчихсон ийм одоо бас санхүүжилтийн арга хэлбэрээ олоод хамтын үйл ажиллагаа явуулах ийм нэг хэлбэр байгаа. Энэ рүү бид нар бас гишүүн болчихсон их ихтэй ажиллаж байгаа гэх мэтчлэн ийм юмнууд байна л да. Тэгэхээр ойрын үед бол энэ чиглэл дээр бол дэлхийн нийтээрээ томоохон ажил хийх гэж байна. Та хэлсэн бид нар ямар хариуцлага хүлээж байгаа вэ? Бид нар маш давчгаа хэлэх юм бол 2010 оны эдийн засгийн үзүүлэлттэйгээ харьцуулахад 2030 он гэхэд агаарт цацж байгаа одоо манай нүүрс төрөгчийн дутуу эслийн хэмжээг 14% бууруулна гэдэг ийм л одоо амлалт авч байгаа. За тэр нь юу вэ? Энийг хийхийн тулд одоо бид нар ингээд гэр хорооллын яндангууд, машины яндангууд, одоо энэ нам даралтын өөрийн зохныг яндангаар гарч байгаа утаагаа тийм хэмжээний бууруулна л гэж байгаа юм. Ерөөсөө л энэ. Энийг бууруулахын тулд бид нар жишээлх юм бол өөр одоо технологи оруулж ирэх шаардлагатай шүү дээ, тийм үү? Жишээлх бол нам даралтын зуухан дээр байгаа тэр фильтрүүдээ сайжруулах хэрэгтэй байна бид нар. За гэр хороолдуугаа энэ олон яндуугуудыг цөөрүүлэх талаар эрчимтэй арга хэмжээ авна. Одоо нөгөө л орон сууцны том хөтөлбөрүүд чинь жинхэнэ утгаараа одоо босч ирэх хэрэгтэй. Сүүлийн жилүүд бол энэ чиглэл рүү маш их ажил хийгдсэн. Одоо илүү том далайцтай энэ ажлыг явуулах хэрэгтэй. Ганцхан Улаанбаатар биш одоо бусад манай одоо хүн ам их суурьшил байдаг Дархан Эрдэнэ, Тарвай хэр, Мөрөн ховд гэдэг энэ чиглэл рүү ч гэсэн за тэгэхээр энэ чи юу гэж байгаа юм бэ гэхдээ зэрэг гэр хороолд амьдарч байгаа айл одоо би яагаад ингэж асуугаад байна гэхээр шүү дээ. Энэ Монгол улс ерөөсөө гаргаж байгаа тэр юуны хүчлүүлээ? Нүүрс төрөгчийн дутуу эсэл. Дутуу эслээ бид нар хүлэмжээ хээ тий яг үнэ. Хүлэмжээ хийгээл багасгах хэрэгтэй гэдэг. Үгүй тэгээд осгож өгөх гээд хүүтэн гэрт байж байгаа хүн би энэ хүлэмжээ хийхээ үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулж болохгүй гэдгийг ойлгох хүртэл бас их зай байна да. Тийм. Зүгээр нэг айл, хэдэн айл тодорхой нэг жишээн дээр бол ойлгомжтой байна. Бид нар ойрын үед ч гэсэн түүхийн үрсэнээс шууд татгалзаж чадахгүй. Манай эдийн засгийн түвшин, манай нийгмийн хөгжлийн түвшин, бидний одоо хот жилт, бидний бодит байгаа байдал маань тийм л байна. Гэтэ энэ рүү ингэж гарахын тулд томоохон бодлогын бичгээр өнтөд баталсан олон улсын конвенцэд нэгдээ орсон гадаад зах зээл дээрээс мөнгө ус хараг замаа олцсон тэгээ орчин үеийн хөгжсөн Монгол улсыг хийхдээ бид нар хуучин аж үйлдвэрчсэн орнуудын араас явж байгаль орчноо сүйдэлж хийдэг биш байгаль орчинтойгоо дасан зохицож байгаль орчинтой ээлтэй амьдрах тэр орчныг бүрдүүлж орчин үеийн хөгжлийг хийя л гэсэн үг шүү. Тэгэхээр энийг бол одоо шийдвэр гаргах төвшин засгийн газар нэгэнд Монгол улсынхаа хувьд дэлхийн нийтийн том юмд нэгдсэн бол тэр ажлаа зоригтой шийдвэрлэх
тэр ажил руу л одоо засгийн газрыг өөрсдийн засгийн газруудыг түлхэж чинь гэсэн үг шүү дээ. Мэдээж. Тий одоо энэ бол засгийн газрын бүх байгууллагууд ер нь иргэн булганы оролцоо хангаж аж одоо тэр хөгжил бий болно. За энэ бол одоо бид нар томоохон шийдвэрүүд хүлээж ээж тэгтээ яг иргэн болгоны оролцоо гэж байгаа боловч ер нь томоохон шийдвэр дөрвтөө том алхмуудын дараа алхмууд хийгдэхийг бас харах хэрэгтэй байна гэж бодож байна. Таны нэг Монгол улсын их хурлын даргад өргөн мэдүүлсэн нэг хуулийн хог хаягдлын тухай хууль шүү дээ. Хогны тухай одоо бид нар хэдэн жил ярьж байна. Тэгээд одоо энийг дахиад хүлээх үү? Бид нар өөрсдөөсөө шалтгаалах өөрөөр хэлэх юм бол энэ хогны боловсрол яг зөв. Хогон дээр бол санаа зовсон асуудал их байгаа. Хог бол манай нийгмийн том тулгуунцсан асуудал. Бид нар олон жил хогноос анхаарлаа одоо сарниулсан хандуулж чадахгүй яваадсан юм бэл. Би ганцхан жишээ хэлье. 2010, 11 гээд онуудад манай одоо эдийн засгийн өсөлт 17% төржсэн шүү дээ. Эдийн засаг майхтар өндөр өссөн гэдэг. Үр дүн нь юу болсныг мэдэх үү? 17% өсөлт чинь тэр хэмжээний импорт нэмэгдсэн байхгүй юу? Тэр хэмжээний хог нэмэгдсэн л байгаа. Ердөөсөө л давчгаа хэлэх юм бол. За энэ хогон дотор англиад үзэхдээ зэрэг хортой хог хаягдал, аюултай хог хаягдлын тоо хэмжээ эрс ихсэн байгаа. Тэгвэл бид нар хогон дээрээ ерөөс одоо хүртэл бодлого хийж чадаагүй, хогоо ангилдаггүй, хогны журнал хөтэлдэггүй, хогоон одоо булшилдаг тусгай одоо цэг гэдэр байхгүй. Тэр битгийл эмнэлгийн хог хаягдлыг зарим тохиолдолд сумын эмнэлгүүд бол зүгээр жалгаруугаа авчиад асгachж байгаа ийм л байдалтай байгаа. Тэгээ хогны одоо хог хаягдлын тухай хуулийн төслийн шинжилсэн хариулгыг өргөн барьж байгаа. За энэ хууль батлагдсан дараа бол хогийг эдийн засгийн нүдээр харж байгаа. Хогийг дахин боловсруулна, дахин үйлдвэрлэнэ, дахиад бүтээгдэхүүн хийн. Тэхийн тулд хогоо ангилна. Энэ нэг хэсэг нь дахин үйлдвэрлэлд орно. Энэ нэг хэсгийг нь бол ийм цэг дээр авчиж тусгайлан буулшлана гэх мэтчлэн ингээд хогны талаар томоохон эргэлт хийх гэж байна. За энэ ингээд хууль гараад ирвэл бүр алавжаад явах гэж бодож байна. Тэгвэл би бол энэ олон жилийн хугацаанд би ийм хогны үйлдвэр байгуулчих. Би энэ чинь энэ юмыг аваад ашиглаж гэсэн хувийн хвшлийнхний санаачлага маш олон байсныг санаж байна. Энэ яагаад явахгүй вэ? Тэгээ одоо явж эхэлж байгаа л гэж хэлье. Ер нь бол одоо хэд хэдэн газрууд концессийн гэрээгээр хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барья гээд манай улаанчлалуудын хогон дээр бол томоохон одоо тэзүү хийх санаачлаг гаргаад өөрсдөө тэр техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулад манай хогны ангиллахаар чинь тэр чинь нөгөөд ямар хогийг яаж дахин боловсруулалт хийхин хуунцар хог, хатуу хог хаягдал, шингэн гэл дотроо их олон хуваагдаж байна. Гэх мэтчил их юм хийж байгаа. Дахиад хог чи яваад байхаар хүний өөрийнх нь одоо хүмүүжэл, өөрийнх нь соёл их олон юмтай бас очиж холбогдож байгаа юм. Манай чинь бас нилээд удаа бол нилээдгүй одоо тохиолдолд бол хогоо хүмүүс маань зүгээр л зориултын газар хайдгүй. Эсвэл төр засгийн байгууллагууд, хотын байгууллагууд нь хогоо хайдаг хогны газруудыг одоо хангалттай сайн хийж өгөөгүй, хогоо ангилаагүй тийм ээ. Юу ч хаач хайж болдог. Ийм байдалтай их олон жил явсан. Мундаг том машин унтсан, одоо том бизнес эрхэлдэг хүн хүртэл цонхны машиныхаа цонхоор одоо юу үдээ явсан саваа гаргаа хийж тохиолдол гарч л байдаг шүү дээ. За 100 амраал явна ингээ сайхан одоо нуур голын эргээр очиод майхна бариад ч юм уу эсвэл темпүүдээр амраад дахиад ингээл тэндээс явна бүх хог үлдэн. Өнгөрсөн 100 жил хөвсгөл нууранд өчнөөнөр очиж амарсан тийм ээ. Хатуу замтай болцсон. Зам сайжирчихтай зэрэг дотоод айлжуулчил маш хурдтай. Энэ их том сургамж болсон. Маш том сургамж болсон. 18 тонн хог гарсан гэж байгаа шүү дээ. Тийм. За тэр хогныхаа талаас 18 тонноо. Тийм. Яа сайхтар. За тэгвэл энэ тгсэн мэдээлэл дээ. Тийм. Тэгвэл тэгэхээр шүү дээ эн чинь тийшээ явж амрах гэж байгаа хүмүүс 3 өдөр дотор тийм. Тэгээ энэ багч байгаа байж магадгүй. Энэс ч их байх айгүй л. Тийм. Энэ бол явж байгаа очиж байгаа хүмүүс сургамж болж тэнд ажиллаж байгаа хүмүүст бас сургамж болж. Энийг тооцож бодоогүй засаг төр өөрөө бас сургамж өгсөн. Мэдээж хэрэг. Тийм ч учраас хогийг нөгөө эдийн засгийн нүдээр харна гэдэг нь хогоо үнэлдэг. Хогийг буцаагаад тушаачих юм бол тэр үйлдвэр нь тэргээр чи эрчим хүч үйлдвэрлэж байна. Буцаагаад янз бүрийн одоо тэр жишээг бол бид нар гөөмийг дэлхийгээрээ харж байна бид нар тэрийг. Одоо Монгол төрлүүл орно. Өөр арга байна. За бушуулаасаа да. За хөвсгөл гэснээс би нэг дараагийн асуулт энэтэй холбогдчихлаа. За тэгээд ийм айхтар юм болоо нодон жил чинь. Одоо их л том сургамж авах бүгдээрээ сайхан амрах гэж очиж буу уур уцаар болж ирсэн энэ ч байгаа. Нэг сайхан зар тавьчаад тэрнээсээ бүр хэдэн 10 доогуур үйлчлэгээ үзүүлсэн газрууд нь ч байгаа. Тэгтээ энэний дараагаар дараах нь өдөр 3 сая долларын одоо тэр хавийн амжиргаа дээшлүүлэх гээд. Тэгээ тэрүүгээр юу хийгдэж байгаа жишээлх юм бол энэ их сонирхолтой. Одоо энэ төсөл яг дөнгөж эхэлж байгаа. Тийм. Тэгэхээр хөвсгөл нуурын одоогийн энэ экосистемийн одоо унган байгаль гэж ярьдаг шүү дээ. Энэ унган байгалыг авч үлдээх, орон нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх
Азийн хөгжлийн банк одоо санхүүжүүлээд Японы засгийн газрын ядуурлаг бууруулах сангийн санхүүжилттэй ийм төсөл одоо яг дөнгөж эхэлж байна. Энэгээр түрүүний хэлсэн орон нутгийн иргэдийн амжиргаад дэвшлэх чиглэлээр л явах гэж байгаа. Юу газар дээрээ юу хэлж байгаа юм бэ? Жишээл сая хэлсэн шиг иргэд орон нутагт одоо орлого багтай ажилгүй байгаа нөхцөлд орлого олохын тулд бол яа харахгүй байгальтайгаа зөв сарцаал эхэлж байна шүү дээ. Модоо, огтлтоо, өөр бусад юмнууд руу ингээл оролцоод эхэлдэг. Тэгэхээр тэднийг ажлын байдалтай ажлын байртай болгоё. За орон нутагт байгаа жишээлх юм бол аял жуулчлалын салбарыг бол энэ чиглэлээр нь дэмжиж. За байгаль экологийн чиглэлээр бол жишээл тэнд байж байгаа ургамлын, амьтны аймгийн төрөл зүйлийг хамгаалъя. Төрөл зүйлийг аль нэгэн одоо төвөөс хүн хүч очиж хамгаалах биш. Орон нутгийн иргэд нь өөрсдөө үржигтэй тэрийг хамгаалдаг, зохистой хэрэгэлдэг ийм одоо менежментийг орон нутагт бий болгоё гэсэн санаа. Ийм л зүйл рүү энэ мөнгө зарцуулах. Тэгэхээр бол тэр ямар нэг байдлаар хамгаалдаг болохын тулд ажлын байртай болохын тулд сургалт энэ төр явагдах нэ. Явагдана. Зөндөө их юм. Тийм. Тэгэхээр тэр бол эргээд одоо юм нөгөө за амжиргаан дээшлэгч байгаа ингээд маа энэ хідэн төгрөг гэж өгөхгүй. Нөгөө загас барих арга гэдэг шиг тийм юм руу тэгнэ үз. Яг тэгнэ. За. Ер нь бол тийм төслөл сая бол biz ADB-г хэллээ. KfW гээд бас одоо Германы сэргийн босголтын банкны санхүүжилттэй төслүүд одоо бас яг эхэлж байна. Жишээлбэл энэ төслүүд бол хаантын нуруу одоо энэ горих тэрэлж Өвөрнгай аймгийн одоо орхины хөндийн чиглэлээр гэдэг энэ нийтдээ 11 газар одоо хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ яг одоо их дөнгөж энэ төсөл одоо хэрэгжээд явж байна. Энэ 5-6 сард гараа хийн. За би аялал жуулчлалтай холбогдсных энэ 10 сард одоо нүүдэлчдийн аялал жуулчлал гэдэг том дэлхийн аялал жуулчлалын форумыг анх удаа Монгол энэ жил чи одоо яасан ч их олон юм Монгол улс зохион байгуулах чинь энэ сүүлийн унших юм шиг байна тийм 10 сард болох юм байна. Та бол энэ дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дарагтаа бол бас хэд удаа уулзаж энийг нэлээд хийхээр энэ ажлыг зохион байгуулсан байна л да. За энэс та юу хүлээж байна? Монголын аялал жуулчлалын салбар манай эдийн засгийн яа харахгүй нэг тулгуур гарцаагүй. Бид нар олон жил эдийн засгийн төрөлжүүлэн солонгоруулна гэдээ явсан гардар байгаа төрөлжчөөд байгаа нь бол одоо аялал жуулчлал нэг юм тийм ээ. Тэгэл хөдөө аж ахуй, мал аж ахуй газар тариалан тэгээ одоо хамгийн том нь байгаа уул уурхай ах баг. Тэгэхээр би аялал жуулчлалаа ярив. 20 хэдэн жил аялал жуулчлал нэлээд сайн хөгжсөн. Манай үндэсний компаниуд нөхөр бид нар талархах хэрэгтэй. Энэ эдийн засгийн салбарыг өдий дэний авч явж байгаа. Гэхдээ бас жаахан хийргэлт үүссэн байгаа. Одоо бид нар өөрсдийнхөө дотоод потенциалыг бүрэн гаргаж ирэх юм бол олон улсын давцанд Монголын аялал жуулчлалыг шинээр таниулах юм бол үнэхээр одоо нэг ухсраа пуужингийн одоо үйлчлэл шиг дараачийн нэг том хууль эрх зүйн орчноо шинжлэх, бодлогоо шинжлэх, компани засаглалаа сайжруулах төрийн бодлогоо илүү чам бариулах, энүүнд оролцдог бизнесийн одоо олон одоо байгууллагуудын өмнө тавигддаг тэр зорилтуудыг төр нэгдсэн бодлогоо шийдвэрлэх гэдэг олон юм байгаа юм. Аялал жуулчлалын бизнес өөрөө их олон оролцогчтой. Одоо юу гэдэг юм хөтчөөс ахгуулаад тийм ээ тэгэл хоолны газрууд, соёл урлагийн байгууллагууд, музейнүүд, орон нутгийн кемпүүд, буудлууд, олон улсын нислэгүүд, орон нутгийн нислэгүүд, таксинууд бүгд оролцож энэ бизнесийг хийдэг. Хамгийн их ажлын байр бий болгодог ийм одоо салбар шүү дээ. Тэгэхээр та сая тодорхой зүйл дурдлаа. Тийм энэ оны 10 сарын одоо 13, 14-нд дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтраад одоо Silk Road гэдэг торгоны замын давах Евразийн 33 улсын аялал жуулчлалын сайдын дээд хэмжээний уулзалт Монголд болох гэж байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нэрэмжлэг нар Талиб Рифай гоётай би одоо өнгөрсөн жилээс хойш 3 удаа уулзсан. Бүтээсэн нэг ажил нь энэ. За одоо бол ингээ ASEAN-ийн одоо том дарагдчихад байгаа юм. Тэрний дараа энэ бол их томоор яригдана. За би энэс хүлээж байгаа юм бол Монголын аялал жуулчлалын одоо өнгө царай, нүүр төрөх бидний хийж чадсан чадаагүй бидний цаашдаа хийх гэж байгаа олон зүйлийг дэлхийн мэдж авна л гэсэн үг. Маш тавчхан доо. Бид нар Будаарн Хятад улсын аялал жуулчлалын байгууллагуудтай хамтраад нөгөөд цайны зам, сая ярьсан торгоны зам, за Оросын холбооны улстай хамтраад тэгээ 3 улсын хоорондох одоо эдийн засгийн коридороо аялал жуулчлалын коридор болж ашиглах томоохон их амбицтай зорилттой төвшүүлсэн ажиллаж байна. Европын жуулчид бол манай одоо уламжилт хамгийн их одоо валютын урсгал гэж ширдэг жуулчин байгаа. Тэдэрлэгөө зориулсан шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гаргах хэрэгтэй байгаа. Тэхийн тулд жишээлх юм бол одоо орхины хөндий тийм ээ, Өвөрнгай аймгийн хар хорин Баталцын сумын одоо энэ хүрээнд аялал жуулчлалын том иж бүрэн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх. Наадсхан тэр иж бүрэн төлөвлөгөө хамгийн жижиг нь бионойлоос эхлэв. Бионойлтой болёо тэнд. Орхины хүрхрээний дэргэд бионойл ажиллуулдаг болъё гэдгээс ажиллаа эхлээд бүхэлдээ зохицолборынхаа хувьд бол цаашдаа хөгжичих хандлага нь ямар байгаа, орон нутгийн кемпүүд яаж хөгжих юм.
гэх мэтчлэн томоохон төлөвлөгөө гаргаж байгаа. Дэлхийн аюул жуулчлалын байгууллагын 10 сарын хурлыг бол өөрөө одоо бусад зохион байгуулагч нь санхүүжүүлэгч нь болж оролцсон. За бүгдээр нь Тэвтэрд улсын аюул жуулчлалын альянс гэдэг байгууллага мөн нэг зохион байгуулагчаар нь оролцох гэж байгаа. Тэд нар нэг логистик зардлын тодорхой хувийг хариуцж байгаа. Монгол улс бол эзэн зохион байгуулагчаар оролцсон Улаанбаатарт болно. Тэгээд тэр хурал нэг талдаа Улаанбаатарт хурал хэлбэрээр болно. Нөгөө хэсэг нь аюул жуулчлалын аль нэг зоон руу одоо өндөр түвшний зочид бас очих, орон нутгийн аюул жуулчтай танилцах. Түүний аюул жуулчлалын хувьд бол нэлээд том бас л нэг асемын шахуу юм болох гэдэг шүү дээ. Тэгээд ер нь маш том. Тэгээд энийг дэлхийн анхаарлаа хандуулна. Бэлтгэж байгаа. Яг бол дэлхийн аюул жуулчлалын байгууллага өөрөө зохион байгуулагч орон. За манай яамн дээр аюул жуулчлалын чиглэлээр хэр бэлтгэж байгаа гэдэг нь бол би яам томгийн газар дээр томоохон зохион байгуулагчийн тухай яриаг. Одоо энэ өнөө маргаашгүй жуулч нь ирээд эхэлж байгаа энэ жижигхэн кэб ажилладаг хүмүүс хүртэл тэр жишгийн тухай ойлголт авч ийм том. Гэхдээ яг хөө ингэдгийм байна. Хараа жишээлбэл өнгөрсөн оны сүүл энэ оны ихээр CNN дэлхийн одоо томоохон телевизийн сувгуудаар аюул жуулчлалын чиглэлээр гарсан нэвтрүүлгүүд дотор очиж үзэх хэвээр дэлхийн 10 одоо анхаарал татсан орны нэг гайл Монголд 4-т байсан, 7-д байсан энэ чиглэлээр явуулдаг томоохон нэр хүндтэй сэтгүүлүүдээр Монголын талаа ингээд дурддагдаад эхэлсэн байгаа. Яагаад тэгдэм бэ гэдэг зэрэг яг дэлхийн аюул жуулчлалын байгууллага шиг ийм том байгууллага өөрийнхөө жилийн RSP-сан дотор жилийн хийх ажлын хөтөлбөр дотор нь Монгол улсад ийм зохион байгуулна гэж орцсныг ишлээд байгаа. Тэрнээс болоод дэлхийн аюул жуулчлалын байгууллага тэр байгууллагууд зүгээр л ингээд тэнд явж байгаад гинтхэн уруугараад арчиж байгаа шинэ газар хийхгүй төлөвлөгөөтэй, судалгаатай жишээл Азийн бүсэд ямар аюул жуулчлалын одоо шинэ бүтээгдэхүүн гаргаж ирж болох юм. Жишээл торгоны замын дагуух гэдэг одоо ингээд энэ дэлхийн брэнд болж чадхаар том юм байна шүү дээ, тийм ээ. Энийг жишээлх юм бол яаж одоо эргэлтэнд оруулах юм? Яаж эдийн засгийн эргэлтэнд аюул жуулчлалын бүтээгдэхүүн болгож гаргаж ирэх үгээд өөрсдөө бас төлөвлөж байгаа юм. Энэ дотор нь Монгол Улсын засгийн газар одоо манай энэ салбарын бас идэвхтэй оролцоод ингээ хоёр талын сонирхол нэгдээд Улаанбаатар хотод энийг зохион байгуулгыг гэдгийн ард Монгол улс өөрөө сурталчилж байгаа юм. Энийг бол зүгээр мөнгөөр үл хэлж одоо шууд дүгнж болохооргүй. Энэ одоо арга хэмжээ болно гэдэг зар нь өөрөө Монголын маш том сурталчилгаа явж байгаа. Тэр нь өөр аюул жуулчлал татах одоо нэг том болцоог бүрдүүлж байгаа. Яг нөгөө юм давхцчил байна. Сонгуул давхцж гин, асем давхцж гин. За тэгвэл тэрнтэй холбогдуулаад ямар ч байсан дэлхийд алдартай 5 одтой буудал бизнес төвтөгөө ашиглалтанд ороод эхэлчихээр бас нэг юм давхцж байгаа нэг том таних шиг ухсраа пожи шиг юм болж магадгүй юм байна. Би зүгээр одоо ажил эрхэлж байгаа хүнийхээ хувьд бол за ямар ч байсан асемийн дараа болох учраас асемийн бий болгосон тэр одоо чадамж дээрээ суйрлаад бол нүүр лахаргүй юм зохион байгуулах болцоо гарна гэдэгт бол итгэлтэй байгаа. Нэвтрүүлгийн маань 3-2 өнгөрчлөө шүү. Тэгэхээр би бол одоо сонгуулийн өмнө ярилцж байгаа болохоор энэ том үйл ажиллагааны тухай ярихдаа та одооны сайдын тухай одоо сайдынхаа тухай ярьж сонгуул гэдэг сонгуул тий би тантай 4 жилийн өмнө ярилцж ирсэн тэрний дараа таны өгсөн олон ярилцлагууд үзэж хахад яг энэ ажлыг авахта энэ залхамж чанарын тухай ярьсан байдаг. Одоо ийм том ажлууд эхэлсэн байдаг те ер нь энэ нэг залхамж чанар алдагдаад яваад идэг гэтэл бид нар чинь нэг л Монгол улсынхаа нэрээр гарч идэг. Энэ дэр та юу бодож явдг вэ? Тий, төрийн бодлогын залхамж чанар гэдэг үнэхээр чухлаа. Энэ бол чухал гэдэг нь бол зүгээр л Монголын ард түмэнд бид нартай хамтран ажиллаж байгаа, бид нартай эдийн засгийн түншил, бизнесийн түншил хийдэг, олон улсын хамтын ажиллагаа явуулдаг улсуудын нийтлэг одоо ойлголт байгаа. Бид нар ч мэдээж энэ дэлхий дээр ямар ганцаараа амьдарч байгаа биш. Бид нартай ч ингээл хоёр хөршөөс маань нөхсүүлэлч нөө найз нөхөд хамтрагчд байна шүү дээ. Тэднийхээ урмыг хуулахгүй байх хэрэгтэй шүү дээ. Айл өрх ч гэсэн тэгжил ажиллаа зохион байгуулдаг үстэй. Хажуу айлдаа тоогдохгүй бол тэгээ яалтай байл. Тэгээ энэ үднээсээ бол засгийн газрын явуулж байгаа энэ томоохон бодлого, эхлүүлсэн ажил хэрэг дараагийн засгийн газартаа өвлөгддөг, ажил хэрэг болдог байх хэрэгтэй. Зүгээр энэ нь үнэндээ бас бодлогын савлгаа үүссэн ийм юмнууд л Монголын улс төрд байсан. Энэ бол одоо ч заримдаа байгаа. Яхахгүй заримдаа бол энэ дээр бид нар бол хас хоноо аваад байгаа. Зүгээр одоо ингээ улсын хурал дээр ажиллаж байхад одоо жишээлбэл эрхэрж байгаа арчсан намын гишүүдтэйгээ ингээ ярихад энийг бол үнэхээр одоо ойлгоод бидний одоо сүүлийн 10 жилийн одоо байдлыг аваад үзэх юм бол энэ том төслүүд дээрээ савлгаа гарсан байна. Олон эдийн засгийн ажлуудаараа биднээс болж одоо хойшлсон урагшгүйдсэн юмнууд байна. Одоо бол нэрээ эхлүүлсэн ажиллаа бол нөхөр цаашлаа үрдэнд хүрэх ёстой гэдэг ийм юмыг бол бүгд л ойлгосон байгаа. Хоёр том намын одоо гол удирдлагууд манай одоо улс төрийн
одоо галтгоогоо хариуцдаг гэх юм уу? Гол дарга нартай ингээд санал солилцож байхад энэ дээр бол бүгд санал нэгдсэн байдгийн. Тэгээ би бол хувьдаа одоо дараагийн сонгуульд ямар ч засгийн газар байгуулагдсан, одоо төлөвлөгдсөн, хийгдэх гээд одоо эхэлчихсэн ажлууд бол бүгд өөрөө ажил хэрэг болоод явнаа л гэж ингэж бодож байгаа. Ингэж бодож ажил хариуцах ёстой л доо. Та сая энэ 2-5 намын удирдлагууд гэж ярихдаа та одоо бол 2-5 намын нэгэнд нь өөрийгөө хариалгаж байгаа гэж хэлэх үү? Тэ шударга сэвслийн бүлэг бас ажиллах тийм эрх зүйн чадамжгүй болсон. Манай бүлэг 8-аас доош гишүүн рүү ороо та бүхэн болсон үйл явдлыг мэдж байгаа юм би шатраалan яриад яах вэ? Ингээд энэ бүлэгт байсан санам бэлгшүүн би тэрийн хувьд ч гэсэн ингээд өөрсдийнхээ бас улс төрийн сонголтыг хийх хэрэг гарсан. Үндэсний ардчилсан нам бол хуралдаж байгаа. Энэ удаагийн сонгуулиар бол ардчилсан намыг дэмжиж оролцъё гэсэн. Энэ бол бас зүгээр нэг тэгж хуралдаад нэг өнгөцхөн хөнхөн шийдвэр гаргах чаагүй бас нэлээд бодож цэгнэж иж гаргасан шийдвэр гэж хэлж болно. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ? Монголд өнөөдөр жаахан төвлөрөл хийх хэрэгтэй байна. Бид нар эргээ харсан чинь маш олон нам бол задарсан, фракц бол задарсан, ажил мэргэжлийн бүлгүүд одоо нутгийн зөвлөл, жалга довоороо задарсан ингээд тэгэл одоо цааш нь ярих юм бол ингээд хөрөнгөөрөө, хөдөө хотоороо, юугаараач гэдэг ингээд үнэхээр одоо юу гэдгийг бутархай мөнгө шиг болтлоо Монгол улс задарж байна. Бутархай мөнгөөр юм хөдөлж авч болдгоо шүү дээ. Тэрүүн шиг үнэхээр одоо энэ задрал бол цаашдаа хаа хур зогсохыг мэдэхгүй гэмээр санаа зовмоор ийм хэмжээнд явж байна л гэж бид нар дүгнэж байгаа. Ийм учраас төвлөрөл хийх хэрэгтэй. Улс төр дээр хамгийн эхлээд улс төрөө зэгцлэх, юма дунд орт хугацаанд төлөвлөдөг байх, хариуцлагатай байх тийм төвлөрлийг яаж хийх юм бэ? Ардчилсан нам дээр хийх болцоо байна. Ардчилсан нам бол Монголд байж байгаа үнэхээр төрмөл намуудын нэг. Монголын ард түмэн дотроосоо төрсөн. Хэн нэг хүн зохиогоогүй. Ард түмэн өөрөө энэний зохиогч нь. Ард түмэнд энэ оюуны патент нь байгаа. Тэр үүднээс ардчилсан нам дээр төвлөрлөе. Ардчилсан намын өнөөгийн дүр төрхүүл тийм одоо юу гэдгийг өөгөө өндөх шиг, инкийн цагаан тахтаа шиг биш. Бас алдаатай, дутагдaltaй. Гэхдээ энэ нам бол одоо өөрийгөө өөрчилж чаддаг нам. Яг л аквариумны загас яаж сэлдэг вүлээ гаднаасаа бүх юм нефт гаргаж яадаг шилэн нам гэж хэлмээр юм уу, тийм үү? Аль нь ямар авир арин шиг гаргаж яадаг вэ? Бас тэгтээ их бүтээлч нам. Маш одоо шин санаачлаг гаргадаг. Тэгэхээр энэ нам дээрээ төвлөрүүл яасан бэ гэж манай намынхан шийдсэн. Тэгээд санам бэлгшүүн бид тэр бол ардчилсан намын бүлэгт нэгдээ орсон байгаа. Бүлэгт нэгдээ орсон гэж тодорхойлох нь зөв юм уу? Тий. Бид хоёр бол мэдээж яриг бас ингээд одоо ардчилсан намаас нэр дэвших урилга авсан байгаа. Тэгээд энийгээ бол одоо тэр хуулийн хугацааг нэрхээр ярих ёстой болно. Зүгээр би хувьдаа ардчилсан намыг бас нэг одоо харж байгаа юм бол ардчилсан нам бол үг хэлэх хамгийн том эндрүүдийн нэг юм байна. Ардчилсан намын эндэр дээрээс хэлсэн үг бол нэгэн том нам учраас нийт Монголын дайгаараа бас сонсогдож байгаа юм аа. Жижиг намын эндэр дээрээс жижиг л байна гэж ингэж л харж байгаа юм. Тэгээ ямар үг хэлэх гээд тэгээд байгаа юм бэ гэвэл үндэсний ардчилсан намынхаа олон жил энэ үндэсний эх орон чөлөөний талаар ярьж байгаа. Олон жил үндсэн хуулийн шинжилгээний асуудлаар ярьж байгаа. Олон жил нийгмийн эдийн засгийн дунд орт хугацааны доктортой мөрддөг тийм хөгжлийн одоо хөтөлбөрийн тухай ярьж байгаа. Тэгээ энийг бол одоо үнэхээр олон түмэнд хүргэх тэр эндэр бол ардчилсан нам өөрөө юм. Ер нь зүгээр тэр үндэсний үзэлгээд авчгаа яриад ирсэн. Энэ үндэсний үзэл ардчлал хоёр бол яг л нэг зоосны хоёр тал шиг. Ардчилсан орон байж бид нар үнд цухсаага, шашин соёлоо, түүхээ үнэн зөвөр нь гаргаж ярьж таниулж хөгжүүл бэхжүүлэх болцоо олдож байгаа. Гэхдээ ганцхан ардчил гэдэг нэг ийм одоо фанат яваад байх юм бол энэ одоо задгай тэнгис шиг глобал өрсөлдөөн дотор үндэстэн өөрөө залиаслах бай, эхэл маань болонгартах бай, өв соёл маань бүдгэрх бай, бусдын зууш болчих бай гэдэг ийм зовнил хүн болгонд байдаг. Тэгэхээр үндэснээ босгож ирээгүүл ардчлал энэ үндэсний эх оронч үзэл, эх орноо гэсэн энэ сэтгэл хоёр чи хоёулаа байж Монгол улс орчин цагийн хөгжлийг бүтээсэн тийм одоо улс болно, тийм монголчууд үндэстэн байж чаднаа л гэж харсан учраас манай намын одоо ярьдаг тэр одоо үзэл баримтлал бол нийцэж байна л гэж ингэж үзэж байгаа. Таны яриг сонсоод энэ бол яг нэг тийм үйлдэл хийсэн үйлдэлээ тайлбарлаж байгаа тийм тайлбар би одоо гэж ойлгож байна л та. Яагаад би тэгж ийнэ гэхээр энэ өөр намаас өөр намад өөр намын бүлгээс өөр намын бүлэгт орсон хүмүүсийг одоо бүр тийм айхтар урагчаар нь одоо ерөөсөө л үзэл бодол байхгүй тиймээр нь тайлбарлаж ярьдаг нэг хэсэг болчлоо л доо. Тэгэхээр энэ өгч байгаа тайлбар гэж бас давхар ойлгож болох нэ таны сая хэлснийг.
Тийм. Ер нь бол үг болгоныг хамаа замбараагүй хэрэглээд ханшийг бол айхтар унгаж байгаа шүү дээ. Урам гэдэг нь их ноцтой үг шүү дээ. Тий. Энэ бол эх орноосоо төрөөс урвахыг хэлдэг баг. Тэгдэг ойлголт угаасаа. Тий. Яг мэдээж найз нөхрийн хүрээнд бол бас тийм ойлголт байдаг. Олон жил ханж явсан сайхан нөхрөө хаях юм бол эн чи юу вэ хөө гэж ингэж л асуух баг. Тийм. Зүгээр Монголын улс төрийг харах юм бол энэ үг бол туйлын зохимжгүй. Монголын улс төрд бол өөрөө бас жаахан зэгцгүй зүйл хаана ч байгаа. Энийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хоёр том ном бол сүүлийн хэдэн жил үзэл санааны өрсөлдөөн хийж чадахгүй байгаа. Яг үнэндээ одоо олон жил сонгуульд орно гэдэг бол зүгээр албан тушаалтнуудыг хооронд нь солих, хэний оронд очиж гар үсэг зурдаг эрх авах гэдэг өрсөлдөөн болж байгаа нууц биш. Чухамдаа бидний хэлдэг байсан зүйл бол үзэл санааны өрсөлдөөн байх ёстой гэж үздэг. 1990-ад онд бол хоёр том номын дунд бол 90-ад оны турш бүхэлд нь үзэл санааны өрсөлдөөн явагдсан. Эдийн засгаа яаж авч явах вэ? Нийгмээ яаж авч явах вэ? Орчин цагийн хөгжил гэж хэн юуг ойлгоод байгаа юм? Тэгэхээр тэрэн жишээлбэл эдийн засаг татвар төсөв дээр яаж суух юм гээд хүн бол өөрөө улс төрч гэдэг хүн чинь хөгжлийн итгэл үнэмшилтэй тэрийг авч явах гаргалгаа шийдлээ олдсон тэн дээр хамтраад ажиллах санал нэгтэй нөхдийн багтай тийм улсуудын өрсөлдөөн байсан. Харамсалтай сүүлийн жилүүдэд бол яг нарийн дээр үзэл санааны өрсөлдөөн биш. Арай жаахан албан тушаалын төлөөх ядцсан өрсөлдөөн болж байгаа. Энэ бол огт нууц биш. Гэтэ энийг өөрчлөх ёстой. Энийг зэгцлэх ёстой. Улс төрч хэрэг ингээд шантраа за одоо дэмий юм даа тэгээ бодчихлоо. Гэвэл тэгэл тэхгүй л байх байсан. Тийм учраас энэ дээр бол их одоо санаа зовхгүй байгаа. Өөр нэг зүйл бол Сононпил гишүүн бид тэр үед бол арчилсан нам бол одоо юу гэдгийг бид хоёр бол нам солиогүй намынхаа одоо гишүүжлийг сэргээх асуудал яригдах бах. Би бол 1990 оны арчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг, арчилсан холбоог орон нутагт одоо үүсгэн байгуулагчдын нэг л дээ. Монголын арчиллын л одоо түүхийг л бид нар өөрөөхөөрөө бичиж байна. Алдаа оноо байгаа, хийж үтэж чадсан юм ч юм байгаа. Аль аль нь л байгаа бах. За төгсгөлд нь одоо би тэр 4 жилийн өмнө хийсэн ярилцлагын тухай дахиад нэг яагаад ярилцлага төгсгөх гэж бодож байна. Та тэгэхэд Монгол үндэсний арчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга байж улсын хурлд суудалгүй тий. Тэгтээ үндэсний үзэл санаагаа ярьдаг. 5 дугаар үндсэн хуулийн тухай ярьдаг. Ямар ч байсан гин үндсэн хуулийн ханд өөрчлөлтийг бид нэр хийхгүй болохгүй нэ гэдгийг та бол маш итгэл үнэмшилтэй ярьсан байхгүй надтай. Тэгээ 4 жил та улсын хурл дотор нь суучиж чадсангүй тий. Би 4 жил суухдаа 2 жилд нь одоо анзаарсан бол үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн байгаа. 8 гишүүн байсан. Хөрлийн даргын захирамжаар одоо гарсан. Аль аль ном ажлын бүлгүүдийн төлөөлөл оролцсон. Ингээ ажлын хэсгүүл ажиллаа хийцэн. Өнгөрсөн одоо цагаан сарын өмнө бид нар бол бүхэлд нь одоо гаргасан гэж болно. Үндсэн хуулийн нэмэлт бол бэлэн байгаа. Энэ нэмэлтийг дэмжиж байгаа гишүүдийн гар үсгийг цуглуулсан. Харамсалтай нь одоо улс төрийн тодорхой зарим шалтгаан за цагийн одоо хүчин зүйлээс болоод одоо энэ удаагийн бүр эрхээ хугацаанд бол улсын хурл хараахан баталж чадахгүй байдалтай байна. Дараачийн бүрэлдэхүүн бол би энийг батлна гэдэгт эргэлзэхгүй байна. Батлахдаа бидний саяын боловсруулсан үндсэн хуулийн нэмэлтийг бол гарцаагүй одоо ажлын төсөл болгож гэж авч үзнэ. Яагад гэвэл бид нар маш их цаг гаргасан, маш олон удаа хуралдсан. Гэхдээ бид нар 4 жилиг дахиад алдлаа та. За наадах чи хариултыг бодчих. Тийм. За дараагийн нэг асуулт. Нэвтрүүлгийн цаг арай дуусааг байгаа. Би одоо улсын хурлын дөнгөж саяхан гаргасан одоо энэ сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг багасгасныг хүн болгоноос асууя гэж бодоод байгаа. Та энд ямар байр суурьтай оролцсон бэ? Яагаад ийм хуралт хийчихв? Та юу гэж бодож байна? Гэхдээ яг хөө ер нь бол энэ мажоритар тогтолцоо одоо бүсгүйчүүд улсын хурлын төвшөнд гарч ирэхэд их халгаатай л гэсэн тайлбар байгаа юм. Би бас санал нэг байна. Ер нь бол ялангуяа одоо улсын хурлын төвшөнд бол эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдэхүүл Монгол шиг ийм хөгжлийн төвшөнд байгаа орны хувьд бол зарчмын асуудал байсан болов уу гэж би хувьдаа харж байгаа юм. Манай одоо эмэгтэйчүүдийг ингээд шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгааг нь харахад бол үнэхээр одоо бас сайн үлгэр их болгож чаддаг шүү дээ. Энэ талаасаа бол эмэгтэйчүүдийнхээ оролцоонд бол санаа зовж байгаа одоо эмэгтэйчүүдийн өөрсдийн ч тэр эмэгтэйчүүд оролцоотой байх ёстой гэдээ үзэж байгаа хүмүүстэй бол би санал нэг байгаа юм. Гэхдээ өнөөдрийн энэ одоо улсын их хурлын тухай хууль, энэ сонгуулийн хууль, энэ тойроод гарч байгаа энэ хуулиргцэн орчин батлагдж байгаа орчноо бас сайн ойлгож харах ёстой л доо. Яхахгүй Монгол улс бол бас
нийгэм улс төрийн амьдралдаа зохицолмор зүйлүүд бас нилээдгүй байна. Тэр нь үндсэн хуулиас ихтэй байна. Бас яхахгүй улсын их хурал дээр бол зарим тохиолдолд энэ бүлэг фракцуудын ширүүн өрсөлдөөн болж байна. Энээсээ болоод бас одоо хүсснээрээ тийм хэмжээнд одоо ерөнхий хөгжлийнхаа курсыг барьсан тэр юмнасаа зарим тохиолдолд ухралтыг, заримдаа гуйх ийм байдлууд бол гарч байна. Өнөөдрийн манай л байгаа байдлыг бидний л одоо царай юм. Гэтэ тэгээд яалтаа билээ тэр чинь тийм үү. Тэгэл бүх юм нэг юм болохоор л бүх юм болохгүй юм шиг сандаачиж хайж болохгүй. Аль болохгүй байгаа юм засаал урагшлах гэж оролдох ёстой шүү дээ. Зүгээр гендрийн тухай ойлголтыг бүхэл нийгмийн ингээр нь бас харж үзэх ёстой л доо. Тэр тохиолдолд жишээлх юм бол одоо шүүх засаглалын хүрээнд манай боловсрол, эрүүл мэндийн салбарт гээд олон газрууд бол манай бүсгүйчүүд илүү их оролцоотой, илүү ачаа уурч, илүү хариуцлага хүлээгээл ингээл явж байдаг. Улсын хурал гэсэн энэ хоёр дахь байгууллагын хүрээнд бол арай зарчмын асуудал болж тавьж явах шиг байна. Тэн дээр бол санал нэг байна. За энийг нэг одоо сонгогчдын сонголт шийтгэнэ. За ингээд ярилцлагын маань цаг дуусч байна. Ямар ч үсэн бит хоёр ойн тухайгаа бас сайн ярьж чадсангүй. Гэхдээ би юу хүсэж байна гэхээр ямар ч үсэн энэ байгаль орчны, ногоон хөгжлийн, аялал жуулчлалын энд эхэлсэн энэ ажлууд яг энэ ирчээрээ гэдэг юм улам өргөжиж дараагийн тэр нэг залгам чанар алдагдахгүй яваасаа гэж хүсэж байна. За тэр бүхэнд та ямар байдлаар оролцох нь хамаагүй. Ямар ч үсэн энэ дунд өөрийн гэсэн үгтэй бас хэлэх юутай тэр дунд оролцсон байхаа гэж найдаж байна. Баярлалаа. Тийм ер нь бол хүн чинь яг л төрөөсөө үг чиг хийж бүтээж байгаа ажлынхаа төлөө тэрнийхээ үр дүнгийн төлөө санаа зовно шүү дээ. Хаана юу хийжсэн ч гэсэн наадсахын чих тавина. Өөрөө оролцоотой болох юм бол бүр сайн л хэрэг. Зүгээр ойн тухай маш давчхан дурдахад ой дээр ганцхан л үг хэлье. Монгол улсын одоо нэг 8% нь газар нутгийн тийм ээ ойтой. Тэгээд энийг бид нар нийт газар нутгатайгаа харьцуулахад их бага ойтой гэдэг. Хүн амтайгаа харьцуулах юм бол хангалттай том ойтой. Тэр ойгоо эдийн засгийн нүдэрээ хараад ойгоо бид нар хамгаална. Тэгтээ зохистой хэрглэж хамгаална. Зохистой хэрглээд олсон орлогоороо дахиад ойн сангаа нэмэгдүүлэх, ойн талбайгаа нэмэгдүүлэх ийм одоо концепцтайгаар ажиллаж амьдрах ёстой гэдэгтээ зэрэг хүмүүс их ойлгож байгаа юм. Жишээлбэл би сая Өвөрхангай аймгийн одоо хойтлын 5 сумын ойн нөхрөлүүдийн зөвлөгөө хийсэн. Тэгээ тэн дээр бол ойтой холбоотой нарийн нандин амьдрал ахуй юмнуудыг хүмүүс ингээ ярьж байгаа юм. Тэгээ ойн нөхрөлүүдийг яаж бэхжүүлэх юм, яаж тэднийг илүү мэрэгжлийн болгох юм гэдэг их олон зүйлүүд урддагдж ярьсан. Тэгээ ийм маягаар хамгийн ихний ээлжинд яг ойн тэр одоо бүхий газраа ажиллаж амьдарж байгаа иргэдийнхэн ойтойгоо харьцах харьцаанд л эргэлт хийгээ тэрийг нь зөв эдийн засажуулах замаар бол бид нар ойгоо хамгаалаад ой бүхий талбайгаа нэмэгдүүлээд гэхдээ тэнд ажиллаж байгаа улсууд бас өөрөө ажлын байр харилцагтай амжиргатай байх. Ийм одоо хөгжлийн концепц бол ойрын ирээдүйн одоо манай төрийн бодлого байх болно гэж хэлмээр байна. За баярлалаа. За ямар ч хэлсэн энэ удаагийн ярилцлага үрсээр өндөрлөө. Тэгээд 2 жилийн давтамжтай ус зарим чухал асуудлуудаар бас эргээд ярилцах боломж олдох байхаа гэж найдаж байна. Танд баярлалаа. Баярлалаа. Цагийн үзэл бодол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөөгөр өндөрлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Улсын их хурлын гишүүн намдгийн Бат Цэрэг оролцлоо. Анхаарал үзэгчдээ баярлалаа. Сайхан амраарай.